хамт өнгөрүүлсэн цаг хугацаа, хамт иддэг байсан гоё хоолнууд, хамт үздэг байсан кинонууд, хамтдаа явдаг байсан газрууд, хамтдаа ордог байсан хаалны газар. Тэгээд дээрэс нь маш гоё гих мэтчлэн X-тэйгээ өнгөрүүлсэн гоё зүйлс маш их байдаг. Бид нэр X-үүдээ маш их сандаг. Зарим үедээ буцаж нийлээ гэсэн бодол орж ирдэг. Хэрвээ чамд тийм буцаж нийлээ гэсэн бодол орж ирдэг бол би чамд яг одоо чи буцаж нийлээд хэрэггүй гэдгийг хэлэх гэж орж ирлээ. X-тэйгээ байгаа жаргалтай болоод исэн юм чинь яагаад тэгээ буцаж очиод дахиад жаргалтай байж болохгүй гэж чи хэрвээ бодож байна уу? Чи тэгвэл чи эндүрч байна гэсэн үг юм. Хоёр учиртай болохоор л салсан байгаа. Чи ямар ч буруу юм хийгээгүй, та хоёрт баг ямар ч асуудал байгаагүй байхад хэрвээ чи X-тэй хаягдсан бол X чинь өөрөө чамаас салмаар байсан. Тэгээд X чинь өөрт нь асуудал байгаа болохоор чамайг хайж байгаа байхгүй юу? Тийм болохоор нэгэнт ингэж чамайг хайсан хүний араас ерөөсөө ер нь тэгэж битээ араас нь яваарай. Битээ X-тэйгээ дахиж нийлээрэй. X-тэйгээ нийлэх нь судалгаан дээр ч гэсэндээ ингээд X-тэйгээ нийлсэн хүмүүс амжилтанд хүрдэггүй. Буцаж салах магадлал баг 80% эдэнтэй баг 90% байдаг. X-тэйгээ нийлээд одоо X чинь алдаагаа засаад ч юм уу би өөрчлөгцсөн гэж чамд хэлээд чамтай нийлэх гэж оролдож ивэл тэр бол магадгүй өөрчлөгдөөгүй. Юмнууд ер нь өөрчлөгддөг байхгүй. Чи тэгэл тэрнтэй нийлвэл буцаал иддэг юм аа, буцаал өмсдөг юм аа, эсвэл буцаал унтдаг газар унтаал тэгэл амар нэг өсөж дэвших зүйл байхгүй гэсэн үг. Харилцаанаас салж байгаагийн хашид X-ээсээ салахаар тийм өсөж дэвших ч юм уу, эсвэл амьдралын хичээл зүтгэлийн урам зориг орж ирдэг. Тэгээд чи тэр ирчээрээ хичээгээд чи шаналхгүй явахын тулд байх хэрэгтэй хаа. Хоёрт нь юм анхных шиг байдаггүй. Чи X-тэйгээ өмнө нь ингээл сайхан байсан юмнуудаа бодоол байдаг. Тэгэл тэрийгээ буцаж аавна гэж бодоод чи яг үндэ нийлтэл тэр чинь яг анхных шиг байдаггүй. Би бол X рүү юм бол яах гэж гэрт нь очиж нууцаар очиж байсан. Тиймэрхүү алдаанууд байсан. Би одоо тийм алдааг ер нь бол хизэж гаргахгүй. Эсвэл X байх хэвээр тэгж өөрийнхөө цаг хугацаа үрж одоо яах вэ? X-ийг санаж гинэ гэдэг чинь чи X-ийнхээ яг үнэн төрхийг санаж байгаа биш. X чинь яг тийм сайн яг муу байхгүй л дээ. Гэхдээ X-ийнхээ чи үнэн төрхийг чи санахгүй. Чи X-ийнхээ чамд сайхан хандчихсэн эсвэл чамд таалагддаг нэг талын л чи санаж байгаа байхгүй юу? Яг үндэ X ч муухай тал байгаа, муухай хийжсэн юмнууд байгаа, чамайг хуржсэн те янз бүрийн тиймэрхүү юмнууд болол тэгэл та хоёр ер нь бол ямар нэгэн асуудлаас болол та хоёр салсан байгаа. Битээ сайн юмнуудыг бодоод ялгаан дотроо бүтээгээд байгаа санаад байгаа дүр чинь яг боддоороо чиний X чинь биш, тэр чинь ингээ хийсвэр чиний төсөөл дотор байгаа төгс хүн байгаа байхгүй. Яг үндэ бодит амьдрал дээр тэр хүн чинь тийм биш. Та хоёр улаан амар хэрэлдчихэл тэгэл шууд бүр амар секстэй дундаг бол бас хэцүү шттэ. Тэр бол яавч эрүүл харилцаа бол биш шүү. Тиймэрхүү хүмүүс байдаг да нэг өөрсдөө тэ Анжелина Жоли, Mrs. Smith гэж бодсон. Тэр бол ерөөсөө эрүүл харилцаа биш. Окей. Салж өгөхгүй, салаал тэгснээ нийлээд идэх гарууд өгдөө штэ. Салаал, нийлээл тэгэл нэг мэд хэд чинь салцсан байдаг, нэг мэд хэд нийлцсэн байдаг. Нийтийн юм дээр тавиал тэгэл эрүүл урал хийгээл өстө нэрээ нэг хүнийхтэй сингл амьдрал ерөөс миний итгэлийг амар тийм юм бичиж мичснэ. 7 хоногийн дараа цуг унтж байгаа стори хийдэг ч юм уу те. Тийм байвал амар токсик харилцаа байна гэсэн үг. Тийм болохоор тэрийг эртгэх шиг болохгүй бол лаана. Ирэж яг үнэхээр ингээ та хоёр бие биендээ хайртай, бие бинийгээ сандаг, бие бинийгээ үнэхээр хүлэмжшүүлдэг, хүндэлдэг. Та хоёрт ямар ч асуудал байхгүй байгаа, та хоёр хоёулаа хоёр талаасаа нийлмээр байгаа бол нийлээд үзээд тэгээд дахид салж хэрэггүй. Нэг эсвэл сал битээ олон дахин салж нийлэлдэл гэсэн үг. Тиймэрхүү орчинд ер нь бол гэр бүл оршин тогтно гэдэг бол маш муу зүйл гэж би бодож байна. Нэр шүү нь бол үнэхээр муу зүйл. Хүүхд чинь юу сурах юм те? Ээж нь өөр хүмүүстэй уулзаал тэгснэ аав нь эргэж ирээл гэртээ ингээл дахиад аав өөр тийшээ өөр салж явснаа, өөр хүмүүстэй уулзаж явснаа, буцаж ирээд тэгвэл хүүхдийн толгойн дотор юу бох вэ? Амьдралыг ер нь бол тийм гэж бодож байлаа юу хэвчээ. Хууралтын шалтгааны улмаас та хоёр салсан бол нэгэнт
араар тавигчвал үргэлж араар тавигч гэдэг үг байдаг байхгүй юу? Тийм болохоор чамайг нэгэнт нэг удаа хуурсан бол дараа цаашдаа угаасаа хуурна л. Би биндээ өөх итгэл байхгүй болчвол яаж одоо тэ би бинийг хайрлах юм бэ? Хамт байхдаа нэг тийм бүр төгс бүр 100% гэрэл гээгээтэй 100% ад жаргалтай биш. Ерөнхийдөө яг хөө зарим муухай өдрүүд гэж байна л да. Гэтэ ерөнхийдөө өдрүүд чинь нэг тийм жоохон сааралдуу. Тэгээд нэг хамт байхдаа нэг тийм бүрэн ад жаргалтай биш юм шиг санагдаад байвал ер нь бол чи салсан дээр ямар үед экс чинь чамтай эргэж нийлэх гэж оролддог вэ гэвэл чи зүгээр л гоё байгаатай, чи жаргалтай байж, чи амжилттай байна. Тийм болохоор экс чинь чамайг санаал. Тэгэл чиний тэр амжилтын чинь нэг хэсэг байхын тулд л ерөөсөө чамтай нийлэх гэж оролдож байгаа. Тийм ээ. Болохоор экстэйг нийлээд хэрэггүй гэлж. Экстэйг нийлээд хэрэггүй. Эксээ март тэр чинь угаасаа чамаас тэгээд салаад өөр хүнтэй ингэж явсан л гэж таараа. Дан цав үүсцэн зүрх сэтгэлээ ингэж эргүүлж тогтоох хэцүү гэдгийг ойлгож авсан илүү ихийг хайгаагүй байх тийм байна. Окей. Экс дээр очиж тэ нэг шүнийг өнгөрөх гэж очиж хэрэггүй. Ямар ч хэрэггүй дээ. Чи угаасаа нөгөө нэг дассан юм руугаа айгуу дуртай. Дассан юм руугаа л ингээл шинэ юм дургу өөрчлөлт шинэ юм гэдэг чинь айгуу хэцүү зүйл байдаг шүү дээ. Дассан сэтгэлээрээ экс өдрүүгээ явдаг байгаа. Тийм болохоор чи илүү ухаантай. Би чамайг экс руу явахгүй, илүү дээр хүн байж, илүү одоо тэр экстэй байсан шатнаасаа илүү ингэж өсөж цаашаагаа дэвшиж чадна гэж би чам бодож байна. Экс чинь чамтай нийлий ч юм уу эсвэл одоо тий угаасаа хогийн зан чамд гаргасан үнж байж чадаагүй. Чамайг маш их гомдоосон, экс хэлт өгөөл, чамайг өөртөө буцааж авахын тулд ингээл бүхнийг ер нь бол хийж магадгүй. Ер нь бол яг хөө хүний жив бол бас мэдгэл хэрэгтэй л дээ. Яаж ч утсан чамд бүр бүхэл бүтэн байр машин бүх юмыг өгөөл чамтай ингээл нийлээ гэсэн хэрнээ чамайг араар тавьдаг, тэгсэн хэрнээ чамайг дээрлэгдэг, тэгсэн хэрнээ чамтай хэрэлддэг тийм хүн байвал тийм хүн нэр яах юм бэ буцаж нийлэх тийм үстэй. Хоёрын салсан шалтгаан бол та хоёр ад жаргалгүй байна. Тийм болохоор та хоёр угаасаа салсан. Та хоёр ад жаргалтай байхын төлөө зарим нэгэн өөрчлөлтийг хийгээд үнэхээр ад жаргалтай байж бол чадна гэдэг бол бас үнэхээр л ховрын бараах. Тэгэхээр ингээд тэ сэтгэл зүйн асуудал нь төгс ингээд сэтгцэн эрүүл мэнд нь бүр амар эрүүл бүр ингээд сэтгэлийн хатмат хүчтэнхээ ихтэй тиймэрхүү хүмүүс бол чадна гэдгийг өгөөсөхгүй. Гэхдээ зүгээр л ихэнхдээ дэмий тийм. Хосууд ер нь үерхэд тэгээд муудалцахаараа баг хоёулаа салъя гэж хоёр талаас шийдвэр гаргахтлаа тэгж амар бол муудалцдаг байхгүй юу? Тексттэйгээ нийллээ гэд юу ч өөрчлөгдөхгүй. Чи шинэ содон зүйл үзэж мэдэрхгүй. Тэгээ дээрэс нь хорон ертөнц дээр XS чинь илүү дээр чамд тохирох бүр ингээд 7-8 тэрбум хүн дотроос чи сонголтоо хийж болно шүү дээ. Яг чамд тохирсон, чамайг хүндэлдэг, чамайг бүх юмаа гэж боддог тийм хүн бол байгаа. Би итгэж чинь чи ч гэсэн итгэх хэрэгтэй. Би бол итгэж чинь. Тийм ингээд олон хүн байсаар байтал заавал би очиж яагаад байх шаардлага байхгүй шүү дээ тий. Заавал би очиод тэгээд нэг хуучин харилцаагаа сэргээх гэл байх шаардлага надад байхгүй. Энэний одоо ингээд дараагийн бичлэг бол X-ийг хэрхэн мартах вэ гэдэг тухай би бичлэг хийн. Ямар ч байсан юу чи X-ийг нийлье гэж бодож ивэл эсвэл X-ийг нийлсэн бол ер нь бол чи салхаа бодох хэрэг за битгүй би одоо ингээд хүмүүсийг салах гээд байгаа юм шиг те. Гэтэ би тэхгүй байх зүгээр л X-ийг нийлье гэж бодож ивэл чи хэрзэж битээ нийл. Зүгээр л мартаад цаашаа яв. Хэрвээ X-а мартаж чадахгүй бол миний дараагийн бичлэгээр яаж мартах вэ гэдэг тухай би ярих. Тийм болохоор яаралтай оруулах болно. Маргааш ч орж магадгүй. Би бол маш гоё хүмүүстэй байгаагаа мэдчихээн. Тийм болохоор намайг карантин үеэр яаж юм гоё хүмүүстэй болсон бэ гэвэл гэдгийг мэдхийг хүсч ивэл энийг дагаарай. Нэг ашиг тусна. Хэрвээ чи ямар нэгэн салонд ороод ямар нэгэн одоо халтвар ч юм уу эсвэл те ингээд гарны одоо юу гэдэг лээ ингээд хумсны мөгөнцөр зүгэнцэр янз бүрийн тиймэрхүү
залуунууд эвгүй болцсон гэдэг дээ штэ гадуур ингээд гайгүй салуунд орохгүй бол ингээд хомсонд гармаар өвчт яадаг ч гинөө. Ямарчсан гадуур салуунд ороход аюултай болсон. Тэрээр иймэрхүү шийдэл биднэрт олсонд би маш их баяртай байгаа. Би ягаа өнгөн дуртай. Та нар бараг мэдсэн баг. За гэхдээ би бүрийн хилээд барахгүй нэг боддоо X-тэйг битнэлээрээ за.